За би ирчтэй өнөөдөр одоо гаргаж байгаа тул жоохон өөрөө өнөөдөр бодаад биж байж байгаа. Гараа ариутгах гэж юм бас хүрч байгаа ч тийм. Хамгийн гоё нэртэй ариутгах гэж наанахад төсөй төрөх консилт ажрах. Би нэг бүр амар их консилт төрөх дөрвөн 2 цаг тавиад. Одоо шүү дээ тийм. Хазраа чуулган яам болохыг гүйлж хараад царай маань амар цагаан байна. Энэ дунд нь бас өнөөдөр халуун манд халууцсан юм шиг ингээд нүүр маань ингээд шаргацсан юм шиг ингэж яхан бодох гэж бодоод тэгээд бор толбнод хийгээд тийм. За. Цогоо яам болоход одоо энэ дундлын сайн шингээгээд өгөх хэрэгтэй. Макийн бор харагдаа гарч тийм боронгийн толбнод хийн гэж бодож байгаа тэгээд. Чинь одоо энийг гараараа жоох ингээд шингээгээд өгөх хэрэгтэй. Тэггүй бол натурал биш. Химэл юм шиг харагдаад. Жохон тийм дараад өгч хэрэгтэй. Зарагдаж байна одоо. Айгүй хөнгөө. Та нар мэдэн дээ надын цэнхэр өнгийн ингээд саа байгаа юмрхүү. Тэдээ бодчихлаа одоо шүү дээ. Савьсаа бодно. Хүмүүсний бодог байгаа тэгээд энийг за одоо шүү дээ 2 хацартаа сайн яан болох цаадаас саат хүрхэн одоо саан ямар өнгөтэй гээл иймэрхүү ийм гоё саагаа нэг их төрөхгүй нэг жоохон төрхий болоо гоё ягаан гимсаа таа оруулаа бодно L'Oreal юм биш дээ 600 гэдэг юм тоотахад амар гоё өнгөтэй яг натурал иймэрхүү харагдахгүй хүрээ гэдэг чинь уруулын хүрээ одоо жишээлбэл хүрээ маань энэс жоохон дээшээгээд ихтэйгээр амар их шаардаа ингээд өрлөөд бамбур олцсон энэ шиг ингээд дэрэн дээр харуулсан бодка явуулаад өгөх хэрэгтэй. Ингээд тэгээд доотлон ч гэсэн одоо энэ өхрөө хоёр нь уруулгийн хаваар бүтгэн зураас байдаг. Ингээд айжхан барьж чад яг тэр зураасаар ингээд явуулчихар өөрөө ингээд хүрээлэгч баг хэрэлж байгаа юм шиг ингээд өөрөө хүрээлээд явчихдаг. Одоо ерөөсөө чанга тархахаар ингээд оройхон хэлбэрээр ингээд боддtiin би. Одоо ч аксессуар зүйл. Би яг энэ зүйлсэн баа. Бас энэ зүйлд хийцэн. Нар сар нарын цэцэг нэг бүх юм нээлтсэн. Нээлттэй юм ч үгүй. Зүйл дараа ийм зүүх юм. Хөрхөн гол жижигэн цагийг одоо энэ надын энэ доор гарсан ба. Энэ батганууд итгээд шархын өнгө. Тэгээ энийг таглахгүй яа таглахаар бас нэмээд гарчиж магадгүй бидгэж яах. Цагаа зүүн. За тэгээд ер нь ойртой бичлэг хийх айгуу завгүй байлаа. Тэгээд бас юу шалгалттай байсан. Дээрээс нь хичээд хийх юм айгуу ихтэй. Тэгээд дээрээс нь бас нөгөө гэрлийн маань одоо нөгөө Франкфуртод ажиллаад амьдраад бараг 1 жил хагас болж байна. Тэгээд гэрлийн одоо апартмент өөрийнх нь энд Берлинд амьдтагаас апартмент хийж битээс жоохон янзлаад байдлын хөгжтөд тоос шараагийн яагаад тэгээд ер нь бүх юм янзлсан бас тэнтэйгээ хэрэггүй ширээ сантал тэгэл шарах шүүг гэдэг тийм үнэтэй бүгдийг бас зарна. Гэхдээ гэрлийн апартмент бол зүгээр юм Берлинд зөвхөлтөндөө өнөөдөр манай ээж төрсөн өдөр тэгээд бид нараас хоолнд ороод кино үзэх гэр бүлээр хамтдаа цагаан өнгөрүүлнэ гэдэг тийм. Ээж яг одоо болохоор юу алхахаар гарсан. Агаар амьсгалахаар алхахаар гарсан байгаа. Тэгээд би тэр оронд бас сая тасгалаа хийгээд усанд ороод тэгээд видеогоо ажиллаад янзлаад тэгээд та нараас надад Instagram дээр юу ягаар ороорой тэгээд би юу тентас видеонууд хийдэг шүү тэгээд санахж үзээрэй. Би түрүүчийн нэг 7 хоногт Берлиний Flow Market гэдэг одоо 100 болоод буцаад гараад өөрийнхөө хуучин хувцсуудыг зардаг тийм маркет байгаа. Тэгээд би та нарт төр юу хаснаа харуулах үү тийм. Түрүүчийн 7 хоногт ийм гоё ундгалын ийм том size ийм хөвгтэй мужигэр тэгээд би нэг шиг 5-2-оор авсан хөнгөтэй. Ийм хөрхөн зуны шорт авсан одоо бикини те 100 амар халуун 40 градус дүүсэх ийм хөрхөн 2-2-оор энэ шортыг авсан. Айгу хөрхөн байна. Тийм ослол ундгалын хувцс иймэрхүү хэлбэртэй тэгээд ослол байгаа тийм авсан. За тэгээд дараагийн хамгийн одын бүр таалагдаж өсөж исэн. Энэ цаг цайнуудад харж харуулъя. Бүхтэй хүний самц. Гэхдээ захын юм одоо энэ өдөр цагтай тэгэлээ гоё уурт нэг өсөж харуулах юм
эрэгтэй хүний модель тэрс илүү гоё юм гэвэл энэ хэлбэр гэх юм да амар хөргөн. Эрэгтэй хүний цамц үзэлтэл байдаг л да. Гэхдээ надад энэ бүр өнгөний хэлбэр нь орчлоо цагаар өмсөж болно. Өнгөний доор ингээд цамцаа өмчлөө. Ингээд өмсөж болно. Баг өмсөө бүшин. Тэгээд бас 5-2-оор гаргасан. Тэгээд ер нь бэлгэний энэ олон маркетад винтаж дэлгүүрээс олон гоё юм олох нь селтэн гэх юм уу да. Одоо бүх хүмүүс thrift shop гэдэг шүү дээ. Тэрнээс одоо болоод хувцсны бүх гоё хувцсуудын түүхэд автсан тэгээд бараг гоё юм дэлгүүрт юу байхгүй. Чи өөрөө сайн харж хайж өмсөж үзээд тэгж явхаас бас яг гоё юмнууд байхгүй. Жохон сонголт юм уу тийм хувцсууд ер нь үлдсэн байгаа. Тэгээд нэх гоё модель юм байхгүй. Урд нь одоо хуучин 2 дахь second hand хувцсууд ер нь популяр байгаагүй 5 жилийн өмнө гэж хэлээ. Тэгэхэд бол амар гоё хувцсууд ер нь дэлгүүрт байдаг байсан. Хүүхэд насаас хойш бид тэр хувцсанд бүр амар дуртай. Гэрлийн маань дизайн штут ирсэн. Гэхдээ тэр мэргэжлэр талаар явсан тийм. Тэгээ ер нь бид тэр дандаа л хувцстай хувцстай ер нь айгүй ойрхон байсан. Бид тэр бүр амар хувцсууд байдаг гэсэн. Мэргэжлийн ажлаас гэрлэрийн модель гэх бүх юмас гэрлээ бид тэр айгүй хувцстай. Тийм ер нь бага насаас л айгүй их хувцстай гэсэн. Одоо хүртэл их хувцстай. Тэгээд 5 жилийн өмнө одоо тэр thrift shop популяр болоогүй байгаад гэрлээ бид тэр олон гоё хувцсууд болсон. Хэлбэр нь бүр янзын гоё tip top одоо quality tip top ерөөсөө урагдж магадгүй тийм байдаг байсан. Тэгээ одоо тэгээд 5 жилийн өмнө 3 жилийн өмнөөс хойш thrift shop гэдэг амар популяр болоод одоо дэлгүүрүүд тэгээд үнэ хадаж эхэлсэн. Тэгээд гоё сонголттой хувцсууд нь алга болоод одоо зүгээр ер нь азаа тавьж юу гоё хувцсууд болох хэрэгтэй. Чи тэр дэлгүүрт очиод ядтаа чамд нэг л хувцс гоё таалагдчих магадгүй 2 ч хувцс таалагдчих магадгүй бусдууд нь тэгээд таалагдахгүй юм тийм маягийн одоо thrift shop тийм болсон. Гоё хувцсууд шууд болоод авахгүй өөрөө бүр зойж очиж тийм хувцсууд болдог байгаа. Үрднээсээ бодвол тийм. Тэгээд бас манай бэлэндээс амар их гоё thrift second hand бас хувцсуудтай дэлгүүрүүд байдаг. Тэд дэлгүүрүүд нь топ хувцсуудтай гоё хэлбэртэй дизайн нь бүр үнэхээр гоё. Дэлгүүрүүд нь гэмзэр үнэн нь 100-аас эхэлж байгаа гэсэн үг. 102-оос 700-800-аас эхэлж байгаа тийм бас хувцсуудын second hand 2 дахь гар байдаг. Бас бусдаар бол стандарт thrift shop second hand хувцсны тийм том дэлгүүрүүдэд ер нь орж очиж өөрөө нэг ширхгийг хайжиж өөрийнхөө таалагдсан хувцсыг авъя гэвэл өдөржингөө хайна л гэсэн үгтэй. За тэр ч яг одоо ингэн үргэлж чинь би ч та нарт одоо юу үзэж байгаа гэсэн харуулж чи ямар хувцас. Легоор нэг цамцсан цэлэгтэй материалаар хийсэн цамцгаа тийм хар өнгөний джинс өмстэй гэж бодоод одоо тэгшин хөлтэй бор ийм малгай өмсөн гэж бодож байгаа юм. 2-7 хоногийн өмнө авсан тэгээд амар хөргөн хэлбэртэй өнгөн бас амар гоё таалагдал хэлбэртэй л авсан. Ямар ч үлэрт барьж болно тийм хөргөн авсаар хэмжиж зүг байгаа тийм. Оролт зүг гэж бодож байгаа тийм. Одоо өмсөж үзье. За ямар ч гэсэн өмссөн. Хамаарчгээс гоё үсэн янз юм байдаг. Ямар ч гэсэн тийм үс бол угаагдсан байгаа. Хэддэх өдрөөс ер нь нэгдэх өдрөөс хойш бороо орч эхэлсэн. Бороо орсон ч ус маань ингээд харцаахад хэлбэр бараад тэгэл гаргаж өгöd. Тэгээд дээр нь ингэж одоо ингэж харагдаж байна. За тэгээд энийг малгайг өмснө. Ягаад би энэ малгайг өмсөж байгаа гэвэл энэ хоёрын өнгө өстэй цогцож байгаа байхгүй юу. Тэгээд outfit-тэй ингээд за тэгээд зангаас гутлаа өмсөж жакет өмсөж оролтоо зүгт танаа даруулж ком. За нэг малгай цэнгэр болохоор бас энэ цэнгэр жакетыг сонгосон. Дуртай жакет нэг ингээд зүгээр орчиж өгнө. Тэгээд ийм байл.